За энэ соёлын яам соёл урлагийг дэмжих сангийн төслийн сонгуульд шалралтад Монгол Улсын үндэсний номын сан шинжлэх ухааны академийн түүх сотны зүүн хүрээлэнгийн хамтран хэрэгжүүлэх Монголын ноёд тайз нарын гэрээ үеийн бичмэл гэдэг төслийг танилцуулнаа. За манай төслөөр бол Монгол Улсын үндэсний номын сан хөмөрөгт хадгалагдж байгаа Монголын ноёд тайз нарын гэрээ үеийн бичмлүүдэд эрдэм шинжилгээний боловсруулалт хийж судалгааны эргэлтэнд оруулах ийм зорилготой. За ингэхдээ бол гэрээ үеийн бичмлүүдээр каталог хэвлүүлнэ, үзэсгэлэн гаргана, нэвтрүүлэг, видео контент зэрэг олон нийтэд хүргэх ийм ажлуудыг хэрэгжүүлэх юм байнамаа. Төсөл бол энэ оны 5 сараас эхлээд энэ оныг дуустал 23 хоног дуустал явна. За Монголын ноёд язгууртны нийт 400 гаруй гэрээ үеийн бичмэл манай үндэсний номын санд хадгалагдж байгаа. За энэ бол одоогийн нэршлэр шин тутам хэрэгжилж байгаа ургийн бичиг гэж хэрэгэлдэг. За ингээд Монгол улсад бол ер нь одоо мэдэгдэж байгаагаар 3000 орчим гэрээ үеийн бичмэл байгаа болов гэсэн баримжаа тоо байна. За үүнээс бол манай үндэсний номын санд 400 гаруй байна. За үндэсний төв архивд 2000 гаруй гэрээ үеийн бичмэл хадгалагдж байгаа. За судар өвчгийн хүрээлэнгээс 1925 оноос эхлэн одоо хуучин засгийн үеийн халбан баримт дан сараа тэргүүтнийг улс орон даяар цуглуулах ажил хийгдсэн. За энэ ажлын хүрээнд энэ гэрээ үеийн бичмлүүд болоод бусад албаны баримтчгууд цуглараад за хоёр тишээгээ үндэсний төв архив, үндэсний номын сан судар өвчгийн хүрээлэнгийн суурин дээрээс салахад ингэж хуваагдсан гэрээ үеийн бичмлийн тоо баримт бол ингэж харагдана. За чухам Монголын ноёд тайз нарын гэрээ үеийн бичмэл гэж чухам юу байна гэдгийг бас одоо эндээс танилцуулж эхлэе. Манжийн дөрөөс бол Чингис хааны угсаа залгамжлалыг хөндлөгүүгээр өргөлжлүүлж явсан. Тэгэхдээ бол энэ 1700-аад оны эхнээс бол ноёд тайз нарын гэрээ үеийн бичмлийг одоогийн бидний одоо энэ харж байгаа хувилбар энэ гэр хэлбэртэй юм уу хүснэгтэн нарны сацраг хэлбэртэй энэ гэрээ үеийн бичмлүүдийг журамлан 1700-аад оны үеэс бичиж эхэлсэн. За энэ яагаад энэ гэрээ үеийн бичмлүүдийг бичдэг болсон бэ гэхээр эхлээд энэ огшууны засаг чуулган даргын тамгаар уталгаажуулаад Манжин хаанд илгээдэг. Манжин хаанд илгээнэ гэхээр одоо өөрийнх нь герт нэг, хошуу тамганд нэг, вэжэнд нэг ингээ 3% хадгалагддаг байсан байгаа юм. Тэгэхээр энэ учир зорилго нь юу вэ гэхээр 18 нас хүрээд бол тайж хэрэгэм зэрэгэ угсаагаан залгамжилдаг, утга жинсээ зүүж хамжлаг гардаа авдаг. Магадгүй одоо хошуу ноён хэрэгэм зэрэгтэй бол Манжийн төрөөс болоод энэ цалин хөнлүүгээ авдаг ийм нийгмийн болоод төрийн албан хэргийн энэ давхар ач холбогдолтой байдаг байсан учраас тайз ноёдын гэрээ үеийн бичмлийг бол чамд хөтөлж ин ихэд дэлгэрсэн байгаамаа. Тэгээ 1922 оноос бол энэ угсаа зэрэг залгамжлахыг устгаснаар гэрээ үеийн бичмэл бол тасалдсан. Тэр байтугай 1929 оноос ангийг устгах бодлого гэж гарч Чингис хааны алтан уургийн цагаан ястай тайз нарыг бол толгой дараалан хомроглон устгасан. За ингэж 20 дугаар зуунд бол манай өв соёл түүхийн ой санамж тэргүүтэн бол их өргөдөж сүйтсэн, арчиж мартагдсан ийм тал бол байна. За ингээд эндээс эхлээд бол өвгдөөцөө мэдхээ байсан, угсаагарлаа нуусан одоо тайз нарыг гадуурхах, авчих, доромжлон гутаах энэ бодлого явж ирснээс бол угсаагарлаа нуудаг ийм байдал үргэлж ирсэн. Удмын санд нөлөөлж цаг цус ойртох ийм харамсалтай үр дагаварт хүрсэн байгаамаа. Тэгэхээр энэ бол гэрээ үеийн бичмэл маань өнгөрсөн хугацаанд судалгааны эргэлтэнд хориотой байсан учраас судалгааны эргэлтэнд ороогүй, нэг сэдвт тогтсон цогц судалгааны бүтээл гараагүй өдөг хүрсэн байгаамаа. Эцэстний хэлэхэд бол за манай үндэсний номын сан монголчуудын 100 жилээр бүтээсэн мэдлэг, эрдэм мэдлэг, ном хэвлэл, түүх соёл хадгалагдж байна. Харамсалтай нь бол манай үндэсний номын санд судлаач, эрдэм шинжилгээний ажлын ордоо байдаггүй. Энэ их өв сан эрдэм шинжилгээний эргэлтэнд орох боломжгүйгээр одоо шуутгын хэлэхдээ одоо нэг аргал түлээшгэл хураалгаатай байж идэг, хадгалагдж байж идэг. Тэгэхээр одоо шинжлэх ухааны академийн түүх сотны зүүн эрдэм шинжилгээний ажилтнууд эрдмийн хүрээлэнтэйгээ хамтраад энийг судалгааны эргэлтэнд оруулах ийм ажлыг төсөл болгож хэрэгжүүлэхээр байгаамаа. Үндэсний намын сангийн
баг бүрэлдэхүүн ажиллах юм уу, нэмэлтээр одоо гаднаас судлаач орж ирэх юм уу? Үндсэндээ бол манай номын санд яг энийг хийх хүний нөөц судлаач оронтой байхгүй. Тэгэхээр дотоод нөөц болцоогоо яаж ашиглах гэж байгаа, гаднаас ямар хүч татах гэж байгаа? Шинжлэх ухааны активын түүх сотны зүүн хүрээлэнгийн захирал удирдаад сурвалж судлалын төвийн яг одоо эд хийж бүтээж байгаа сайн судлаачд 4 судлаач доктор эрдэмчлэгийн ажилтнууд орж ирэх. За баярлалаа. Шүүгчдэд ярилгүй үйлдсэн нийгмийн ач холбогдолтой магадгүй манай ард иргэдч гэсэн танин мэдж аваасаа гэж хэлмээр юм бас байна л да. Хоолох юм бол энэ 1929 оноос эхлээд довгийг халсан энэ бодлого хэрэгжснээрээ гэрээ үеийн бичмэл, угийн бичиг гэдэг юм бол огт тасраад одоо нийгмийн үр дагавар түүхийн ой санамж алдагдсан, үндэсний ухамсар арчигдж мартагдсан ийм харамсалтай үр дагавар. Тэгээд нөгөө цус ойртох, ураг төрлөө мэдхээ байх энэ үр дагавар руу бол орсон. Тэгэхээр энэ төслийг маань дэмжиж хэрэгжих юм бол одоо нөгөө Улсын хараа 2050-д 21-өөс 30 оны хооронд ургийн бичгийг сэргээж энэ удмын санг хамгаалахын ажлуудад бас угийн бичгийн хөтлөг үндэсний олон талтай санаачилгуудад энэ төсөл бол маш томоохон хэмжээний түлхэц болно. Яг энэ үндэс язгуур нь бол энэ дээр байгаамаа л гэдэг. Тэгээд энэ ач холбогдлыг бас мэдээж Эрдмийн улс төрийн ажил хийж байгаа улсууд шүүгчээр байж байгаа учраас энэ ач холбогдлыг ойлгож хүлээж авч байгаа хаа л гэж найдаж байна.